Та бүх намайг ирээ. Би өнөөдөр нэгэн зүйл дээр үг хэлэх болчлоо. Намайг үг хэлээч. Та энэ зүйл дээр өөрийнхөө санал бодлыг хуваалцаач гэсэн ба. За эхлээд би та бүхэнд нэгэн интернетэд байгаа бичлэгийг үзүүлье. Энэ нь болохоор наран стайлын буюу наран мэт стайлын гэсэн Монгол ардын дуу байна. Бурайд ардын дуу гэж магадгүй. Би сайн мэдэхгүй байна. За та бүхэн ойлгож байгаа. Монгол орныг авран гүйгүүлж байгаа наран мэт нөхөр таваариш стайлын мандтгай гэх тийм. Тэгээд бидний монголчууд өөрсдийнхөө соёлоос нөхөр таваариш стайлантай хуваалцж байгаа. Бид нэр баян ядуу хаад ноёд гэсэн юм байхгүйгээр хүн болгон өмсөж хэрэгэлдэг тийм үү. Эгэл хүмүүс ч өмсөж хэрэгэлдэг. Дээл гэсэн зүйлээ стайлантай стайланд хийж хуваалцж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм сайхан нудрахтай, өндөр захтай ийм зузаан хэмжээтэй шар бүстэй. Бид нэр шарын шашинд орсон учраас нөгөө нэг итгэл бишрлээ бодоод шар бүстэй байдаг. Стайлын энийг мэдэхгүй байж магадгүй. Тэгээд яг шар бүсээр нь бүсэлдсэн л байх тийм. Тэгэхээр ийм дээлийг халах монгол хүн мэдээж өмснө. Бурайд хүн өмснө. Бас өөр монгол хүн өмснө тийм үү. Энэ нь болохоор ялгуулсан шашин гэдэг шиг dominant culture буюу хамгийн эрхэм соёл юм байна. Хамгийн гол соёл, хамгийн хүчирхэг гэдэг юм уу ялгуулсан соёл юм байна. За тэгэхээр өнөөдөр би юуны тухай ярих гэдэг нөхөр дээл болоод хантаазны тухай ярих гэдэг л да. Яг тэгвэл сүүлийн үед нэг жоохон өөртөө боловсралтай гэж бодсон юм уу? Эсвэл жоохон юм хийгээ сурчжээ гэж бодсон ч гэдэг юм уу? Эсвэл нэг тийм тархины тураалтай хүмүүс би энэ өндөр захтай, нудрахтай дийлэж агж өмсөхгүй. Энэ болохоор манжийн үед үүссэн соёл юм аа. Манжийн үед үүссэн халахын соёл юм. Би бол халахын би тэр 13 дугаар 100, 14 дугаар 100-аараа баймаар байна гэсэн постууд интернетээр дүүрэн байгаа. Сая тэгээд нөгөө нэг олимпийн хувцсыг их шүүмжиллээ шүү дээ, тийм үү? За зургнууд үзье. За ийм өндөр захтай ийм цамц мамц өмсөхгүй энэ гэж ярьж байгаа байхгүй юу? Зарим тийм постууд байгаа. Энэ болохоор Орос цамц байна. Ягаад Орос хүн ийм өндөр захтай ч юм уу тийм цамц өмсдөм бэ гэхээр нэгдүгээр тийм технологийн хөгжил. Ийм зах хийх бас тийм амаргүй гэх гээд байгаа байхгүй юу? Хоёрдугаар цаг агаар хүйтэн байна. Хүзүүгээ хамгаалах хэрэгтэй гэх гээд байгаа. За тэр хүн болгоны сонирхол татаад хүн болгон яриад исэн зүйл болохоор энэ Мишель Амзонкогийн бүтээсэн олимпийн хувцас юм байна. За энэ үнэхээр л гоё сайхан хийсэн. Гадаадынхан бол шагшин магтсан байгаа. Тий. Харин монголчууд энд жоохон хятад болсон, хээ угалзсан юм тийм болсон гэсэн юм ярьж байгаа. Гэтэл ингээл ойртож хараад ямар нэгэн хятад юм байна уу гэхээр байхгүй, мэдээж байхгүй. Зүгээр л худлаа тэнэг мангараал гайхуулж байгаа. Тэр ийм байна, тийм байна гэж бичсэн хүмүүс бүгд л тэнэг мангараал гайхуулцгаасан. За энэ болохоор Синг зохиогоон зурсан гоо монгол үсгүй. Эсвэл халах монгол бүсгүй. Гой сайхан халах монгол бүсгүй. За хар хөх дээлэн дээр улаан хантааз өмсөөд үнэхээр ийм соёлтой харагдаж байна тийм үү? Үнэхээр гой сайхан харагдаж байна. Энэ шалгарсан стил гэх гэдэг. Түүхийн хугацаанд шалгаран үлдсэн гоо сайхан тийм үү? Фэшн. За манай сүүлийн хаан богд хаан маань бас торгон хантаазтай байна. Хатан ч гэсэн хантаазтай байна. За ингэж хантааз зүүх нь болохоор нэг тийм гоёлын юм байгаа. Дан дээлтэй байхаар чинь хэцүү. Дээлний дээгүүр зүүдэг гоё л болж өгдөг байна. За асуулт байдаг л да. Бидэнд хантааз шашин соёлын хувьд хэрэгтэй байна уу гэж. Мэдээж хэрэгтэй. Энэ ламыг харалтай тийм үү? Энэ лам төвд хантааз өмсөж байна. Энэ болохоор нэг тийм хантааз байдаг байгаа шүү. Тий.
Хантааз гэдгийг цамцнаас та нар бол шууд ялгаж байгаа. Ханцуугүй бол хантааз. За энэ төвд эмэгтэй хантааз өмссөн байгаа. Энэ мэдээж энэ өргөн одоо юу гэдгийг ханцуутай цамц байна. Тэгээд хантаазтай байна. Хантаазныхаа дээр тэр юбка тавьчихдаг юм байна. За sub culture энэ гэж байдаг тийм үү? Одоо microd байх юм бол одоо юу гэдгийг ийм бас ширэн арьс ширэн хантаазтай баймир байгаа шүү дээ. Тэгэхээр чин би хантааз өмсөхгүй ч гэдэг юм хин тэнэг балаа юм ярьж болохгүй байхгүй. Яагаад гэвэл улс үндэстэн болгонд хантааз байдаг. Улс үндэстэн болгонд. За энэ Монголын тал нутгаас энтхэгийн ой шугуу хүртэл Монголын эзэнт гүрнээс энтхэг дэх Монголын эзэнт гүрэн хүртэл хантааз өмсдөг байна. За энэ эрэгтэй хүн улаан дээл өмсөд ягаан өнгийн хантааз тавь өмсчгөөрөө эмгтээлэг харагдаж байна уу? Үгүй, эмгтээлэг харагдахгүй байна. Энэ хүний царай зүснээс болоод эмгтээлэг харагдахгүй байгаа юм. Айхтар ширүүн том ширүүн харцтай тийм үү, сахалтай одоо юу гэдгийг том хамартай энэ энтхэг залуу энэ хантаазтайгаа үнэхээр соёлтой харагдаж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр дан гээд энэ энтхэг Пакистаны дээлийг өмсгөр нэг тийм хямраг. Гэтэл чинь энэ хантаазыг ингээд зүүчгээр үнэхээр цогтой, химэртэй одоо юу гэдгийг соёлтой харагддаг байгаа юм. Тэгэхээр энд болохоор хин илүү гоё одоо юу гэдгийг хантаазтай энэ хин гоё юм зүүсэн байна л гэдэг л асуулт байгаа байхгүй юу? Энэ болохоор хятад хантаазтай адилхан байна. Ийм даавн товчнуудтай ингээл юу гэдгийг маогийн хантааз шиг юм байна тийм үү? Гэтэл чинь үгүй энэ энтхэг хүүхэн байгаа тийм үү? Зогсон байна гэж хэлж болох юм тийм үү? Тэгэхээр улс үндэстэн болгон өөрийн гэсэн одоо юу гэдгийг ураа энэ хантаазанд шингээдэг байгаа. Энэ болохоор бүр одоо Перс одоо ойрхт орнууд дээр араб тийшиг болохоор ийм одоо юу гэдгийг чамин, алмаз, тэ үнд чулуу шигтгсэн ийм үнэтэй хантааз хийж өмсдөг байгаа. За Америк хамгийн одоо юу гэдгийг дуу шуугантай улс. Бид нэр одоо Америкгүйгээр амьдрахаа аргагүй ч гэдэг юм. Тэр байнга тэр Голливуудын кино миног нь үздэг. Тэгэхээр энэ ковбой нутгийн индиануудтай хоорондоо байлдаг кинонууд бид нар үздэг. Нутгийн индианууд нь дандаа нэг юм бор хүрүүн өнгийн хантаазтай, хантаазан дээрээ бахан туузнуудтай. Нөгөө ковбойнор нь болохоор хар хантаазтай байдаг. Тэгэл хоорондоо ингээл буудалцаал байдаг тийм үү? Дүс гээл. За бас нэг анзаарах юм нь юу вэ гэхээр энэ индиан болохоор хүзүүвчтэй байгаа. Энэ ковбой залуу нь болохоор энэ тууз ингээд уйцсан биз дээ тийм үү? Зангаа уйцсан байна тийм үү? Тэгэхээр ингээд ямар нэгэн байдлаар эрэгтэй хүн энэ одоо юу гэдгийг хүзүүнийхөө нуглаас илүү дутуу юм бас нэг тийм нуумаар байдаг эртнээсээ. За энэ болохоор Туркийн Елек гэсэн хантааз байгаа. Тийм богинохон хантааз байдаг. Энэ Елек гэсэн үгнээс Орсын жилетка гарсан байгаа. Энэ жилетка нь Монголд ирэхээр жилетик болдог тийм үү. Тэгээд энэ яаж яваад Елек гэсэн үг жилет болдог нь их тодорхойгүй. Зүгээр л хэл шинжээчд одоо тэгж үздэг байгаа. Яг л их ойролцоо сонсдод байна шүү дээ. За мэдээж энэ одоо юу гэдгийг турк талдаа үндэстэнгүүд бас л тэр нөгөө нэг Елек дуурайгаад хар ийм материал дээр ийм алтан утсаар кант хийж зүүцгээдэг байгаа. Та нар одоо яагаад ийм тэнэг хантааз өмсдөм бэ? Хантааза болооч энэ төр гэж ярьж болохгүй шүү дээ. Яагаад гэвэл эднэд ийм эдийн соёлын хэрэгцээ байдаг. Тэгээд энэ болохоор үндэснийг нь одоо юу гэдгийг тодорхойлдог. Утас унрал байхгүй юу? Эннээс нь салгаж болохгүй шүү дээ. Тийм үстэй. Тэрнтэй адилхан халах монгол хүнийг хантаазаас нь салгаж болохгүй гэх гэдэг. Мэдээж хантаазыг янз бүрээр гой сайхан хийж болно. Хантааз ойлгомжтой. Ханцуу байхгүй тийм гадуур хувцас байгаа юм. За халах монголчууд маань болохоор ийм дээлэн дээр ийм гоёлын хантааз хийж өмсдөг байгаа. Тэгээд хүн ахтай дээл захтай гэсэн үг байдаг. Тийм учраас дээлний зах нь ямар нэгэн байдлаар өнгөлөг байх ёстой. Энэ ямар ч тохиор төвдүүдээс, хятадуудаас, бас ойрдуудаас өөртөөгөө ялгах хэрэгтэй байдаг. Одоо өвөр Монгол, Бурят, халах энэ гурван үндэстэнд нэг юм дүрэн байдаг. Зах нь цайвар байх ёстой. Дээлний зах цайвар байх ёстой шүү гэсэн. За энэ хантааз гэсэн үгний талаар ярмаар байна. Тэгэхээр ерөнхийдөө хантааз одоо юу гэдэг соёлын хувьд ямар ач холбогдолтой гэхээр бурядууд дээр энэ жишээ нь Безрукавака гэж байна. Энэ хантаазыг нь орсоор Безрукавака гэж байна. Различается от своему оформлению в зависимости от
возраста обладательницы гэж байгаа. Энэ нь болохоор энэ хантаазных нь хэлбэр загвар маяг нь тухайн эмэгтэйн наснаас шалтгаалж өөр байдгаа гэж бичсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Магадгүй настай хүн илүү гоё чимэглэлтэй хантааз зүүдэг байх. Тийм үү? За хантаазыг заримдаа одоо юу гэдгийг ууж гэдэг. Уг нь уртыг нь ууж гээд богныг нь хантааз гэж ярьдаг шүү дээ бид нэр. Гэтэл чин одоо юу гэдгийг бурайд хэлэн дээр ууж гин. За тэгэхээр чин энэ хувцсыг хамгийн онцлог байдлаар нь нэрлэнэ. Тэр нь юу гэхээр ханцуугүй гэж нэрлэнэ. Ханцуугүй гэж нэрлэнэ. Эсвэл гар байхгүй ч гэдэг юм уу тэгж нэрлэнэ. Тэгэхээр энэ үг нь болохоор hand cat гэсэн англи үгнээс гаралсан гэх гээд байна. Эсвэл энэ англи үгтэй ойрхон гэх гээд байна. За hand cat гарыг нь хэрччихсэн, гарыг нь тасчихсан гэсэн үг. Тэгэхээр монгол хэлэнд энийг яаж хөрвүүлэхээр хаан төс гэж байгаа. Хаан төс гэж ярихгүй шүү дээ. Энийг тас гэж ярина. Кут гэж бичсэн мөртлөө кат гэдэг. Тэгээд төс гэж бичиж байгаа бол тас гин. Тэгэхээр хааны тасдсан гэсэн үг. Тасдах гэсэн маягаар. За. Тэгэхээр хантаасаа гэж ярьдаг. Эсвэл хамтаасаач гэж ярьдаг байгаа байхгүй зарим нутагт тийм үү. Тэгээд энэ нь явсаар юм бичгийн хэлэнд хантааз эсвэл бид нар хоорондоо хантааз л ярьцдаг байхгүй. Энэ зүгээр л гарыг нь тасчихсан гэх гээд байгаа. Тийм үг. За өөр үг нь болохоор бид нар бараг хэрэгэлдэг ханжаараа гэдэг. Ханжаараа буюу ханжаар гэж байгаа. Тэр хин ханжаар гэж ярьдгийн бүү мэд тийм үү. Гэхдээ би энэ жаа хэрэгтэй байдаг шалтгаан нь болохоор англи хэлний jacket эсвэл jerkin-тэй холбоотой гэж үзээд байгаа. За тэгэхээр jacket, jerkin гэж юу болох талаар авч үзье. За энэ jack гэсэн юмыг бидний монголчууд 13 дугаар 100, 14 дугаар зуунд хэрэгэлдэг байсан. Энэ нь болохоор одоо нэг хоёгны нэг төрөл юм байна. Бид нар болохоор мэдээж нэг богинохон ханцуутай ийм юм зүүдэг байсан. Тэгээ энэ англи хэлэнд болохоор энэ ханцуугүй одоо юу гэдгийг одоо нэг ийм бэхэлцэн одоо юу гэдгийг явган цэргийн хувцсыг jack гэдэг байна. Jack. Энэ jack гэсэн юм богинохон байх юм бол jacket болдог шүү дээ, тийм үү? За өөр юм юу гэхээр ханцуугүй богинохон байх юм бол бас бохсоо захтай байж болно. Jerkin гэдэг. Jerkin. Тэр jerkin гэдэг юм байна. Энэ болохоор нөгөө нэг Game of Thrones-ийн жүжигчний өмсөн jerkin. За энэ болохоор waistcoat гэж юм л да. Ерөнхийдөө бол нөгөө нэг хантааз өөр нэр нь waistcoat гэж байна. За энд болохоор яагаад өндөр захтай одоо юу гэдгийг хантааз гой сайхан харагддаг гэж байна. Мэдээж хүн гой сайхан байна л да. Гэхдээ л бас энэ өндөр захтай одоо юу гэдгийг хантааз цэргийн гой сайхан харагдаж байна шүү дээ. За Монгол оронд болохоор мэдээж энэ хүүдэн уур амьсгалтай учраас одоо юу гэдгийг өндөр захтай ийм хантааз одоо юу гэдгийг хэрэгэлдэг байгаа. Тэгээд энэ нэг тийм бичигдээгүй яригдаагүй гэдэг юм нэг зүйл болохоор энэ цээж битүү байх хэвээр. Цээж задгаа байж болохгүй. Яг гэвэл салхи орчихын тийм үү. Тэгэхээр цээж одоо юу гэдгийг ийм битүү хантаазыг голцсон хүүхдүүдэд ч гэдэг юм уу ерөнхийдөө энийг онцлон хийдэг байгаа. Хүүтэн газар байна шүү дээ тийм үү. Тэгэхээр ийм хантааз л байна гэсэн үг тийм. За тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр улс үндэстэн болгонд л хантааз байдаг. Улс үндэстэн болгонд л өөрийн гэсэн одоо юу гэдгийг загвар, дизайна хантаазад шингээдэг. Тэгэхээр манай Монгол орн болохоор тал нутаг, малжих оронч гэдэг юм уу одоо юу гэдгийг эртний түүх домогтойч гэдэг юм уу тэр зүйлс байгаа бол тэр зүйлээ энэ хантаазандаа шингээгээд сайхан хантааз урлаарай гэж би халах Монгол бүсгүйчүүдэд ерөөмөр байна, хүсмээр байна тийм үү. Тэгээд хүмүүсийг гайхшруулаарай гэж хэлмээр байна тийм үү. За анхаарал тавьсанд баярлалаа.